байгаа шүү дээ. Юусэн нэг мэрэг битсэн. Монгол бичиг богино гişгийг тэмдэглэлтэй даан ганц гişгээр тэмдэглэдэг байгаа. За жишээ нь бол үгийн хэлэнд ол, ин гэдэг үг байна. Үгийн дунд хэлбэл ном, мал, мөн. За мөн энэ болохоор уламжлалт бичгээр цөөхөн даан гişгийг одоо богино гişгийг гişиг гэсэн хоёр гişиг давхардаг явдаг. Энэ болохоор уламжлалт бичгэлтэй цөөхөн байгаа. Жишээ нь ол гэдэг үгийг гоо гэж бичдэг. Хос гэдэг үгийг хоос гэж бичдэг. Лус гэдэг үгийг лус гэж бичдэг. Тоо гэдэг үгийг тоо гэж бичдэг байх нэ. За уртгшин болохоороо үндсэн дөрвөн гişтэй. Нэг нь болохоороо гişиг. За тэгээд га гэ тэгээд гişиг гэсэн. Тийм ээ. За энэ болохоороо а гэсэн уртгшин дээр болохоороо а га гэдэг энэ болохоороо а гэдэг гişиг байгаа. Тэгээд энэ аш гэсэн үг байна. За гişиг дээр болохоороо хэ гэ хэ гэдэг үгийг хэ гэ гэсэн байна. За энэ болохоороо тоо гэдэг үгийг тоо га гэдэг. Тоо га гişиг болж байгаа гэсэн. За уу уула уу гэдэг урт гişгийг уу гэдэг ингээд гişиг болж байна. За уу дээр болохоороо урт уу гişгээр болохоороо уу гэдэг уу гэдэг үг уу гэдэг ингээд энэ болохоороо урт уу гişгийг үүсгэж байна. За дараагийнх нь уу урт гişиг байгаа. За энэ болохоороо гүү гэдэг гişгээр уу гэдэг урт гişгийг үүсгэж байна. За хоёр дахь зочны болохоороо и буюу сарн гişиг тэгээд я тэгээд гэсэн байгаа. За үгийн дунд болохоороо энэ болохоороо и я гэж ингэж хэлдэг бол үгийн гадагт и я орхид цагаараа ингэж хэлдэг байгаа. За жишээ нь хэм бол тушаал гэдэг үг байна. Тушиял энэ болохоороо ингэж хэлж байна. За дараагийн жишээ болохоороо үгийн гадагт ордог жишээ нь хэм бол хашаа гэдэг үг байна. Энэ болохоороо хашия гэж бичигдэх байх нэ. Гişгээр нэг хэсэг. За жишээлбэл одоо энэ ноос гэдэг үгнээр ноо гэдэг хоёр урт гişг нь ижлэр бичигдэж байгаа. Ижлэр бичигдээ уртаар дууддаг. Харин дараачих нь одоо энэ т ү х гэдэг энэ т ү гэдэг ижил биш мөртлөө дуудлагын дээрээ түүх гэдэг ижлэр дууддаг байгаа. Дараачих нь болохоор даан гişг бичээд уртаар дуудана. Одоо жишээлбэл б гэж бичдэг мөртлөө гэдэг уртаар дуудана гэсэн үг. G гэж бичдэг мөртлөө ээж гэж уртаар дуудана гэсэн үг. Бүгдээрээ энэ у энэ урт гişгүүд дээрээ бүхнээр нэг жишээ хийжээрэй. Хэлбэртэй. гэсэн 6 хүртэл гişг ингээд бичсэн жишээгээ 6 хүртэл гарч ирсэн сан дээр бичээрэй.
саяхан чигээс хамар дээр өгнөдөө биччихсэн хүмүүстэй баярлалаа. Дээрээ зөв байна.